За тэгэхээр англи хэлний 1004 номныхоо тайлбар хичээлийг эхлэе. За өнөөдөр бол бүгдээрээ энэ англи хэлний 1004 номныхоо 177-оос 185 дугаар дүрмийг багш нь өөрийн хоолоогоор тайлбарлаж өгье. За тэгэхээр засвал ажил баттгах ажил нь болохоор түлхүүрийнхээ хамтаар 74-өөс 87 дугаар дасгалуудыг ажиллаж түлхүүртэй тулгаж батжуулах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол эзэмшил илэрхийлэгч хайв хайз гэдэг анхдагч гэж. Тэгэхээр англи хэлний үүлхэн гишүүн бол нийт даяараа 130 гаруй тохиолдолд хуурч явдаг байгаа. 21 үйл үгийн цаг, 20 баймж, за 60 баймж, за дээр нь бол одоо энэ 3 анхдагч гэж байдаг primary verb гэдэг. За тэгээд тэрний нэг нь бол хайв хайз гэдэг эзэмшил илэрхийлдэг одоо энэ анхдагч байх нь шүү дээ. За тэгэхээр одоо энэ альва чанартай мэдлэг бүтээхийн тулд одоо сүүлийн 2 жил бол би яг энэ дарааллыг бол баримталж байгаа. Энэ маань маш их өгөөжтэй, их чанартай, ийм сайхан мэдлэгийг бүтээдэг учраас энэ аргыгаа бас та бүхэндээ төлөвлөе гэж бодож байна. Тэгэхээр ямар ч одоо жижигч бай, томч бай, ямар нэгэн сэдвийг тэр үйл үгийн цаг байна уу, баймж байна уу, анхдагч байна уу, өдөөгч байна уу хамаахгүй. Ер нь альва юмыг судлахдаа та нар яаж бүтээх вэ? Юу гэж орчуулах вэ? Хизээ хэрэглэх вэ гэдэг ийм дарааллыг баримталж үзвэл одоо маш их чанартай мэдлэг бүтдэг байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо бүтээж чадаад байдаг өгүүлхэн гишүүнийгаа бүтээгээд за орчуулж мэдээд байдаг тэгсэн мөртлөө хэрэгтэй газар нь гаргаж ирээд хэрэглэж чадахгүй байх юм бол энийг мэдлэг гэж хэлдэггүй. Тийм учраас хамгийн чухал юм бол хизээ хэрэглэх вэ гэдэг асуудал байдаг. За энэ хичээлийн дараагаас эхлээд одоо бид нар 1004 номныхоо үйл үгийн цаг гэдэг одоо том сэдв рүү орох учраас тэн дээр бид нар ямар ч үйл үгийн цагийг одоо баймжийг бол бүгдээр ингэ яаж бүтээх вэ, юу гэж орчуулах вэ, хизээ хэрэглэх вэ гэдэг ийм дараалалаараа үзэж явна. За тухайлбал одоо өнөөдрийн эзэмшил илэрхийлэгч хайв хайз гэдэг маань яаж бүтээдэг юм бэ гэхээр I, we, you, they гэсэн бие дээр болохоор хайвыг готтой болон готгүйгээр хайв гэд орхицсан чиглэл болно, хайв гот гэж хэлсэн чиглэл болно гэсэн үг шүү. Харин ганцтай 3 дугаар бие буюу he, she, it дээр болохоор хайз бас мөн готтой болон готгүй хэрэглэж болно гэсэн үг. За юу гэж орчуулах вэ гэвэл ерөөсөө манай монгол хэлний таатай тоотой гэдэг ийм хувилбараараа орчуулна. За тэгэхгүй одоо манайхан одоо байна, байдаг гэдэг орчуулдаг гэдэг одоо жишээ нь зарим тохиолдолд яг тэгж орчуулах шаардлага байдаг л да. Надад одоо тийм юм байгаа гэд би гэд орчуулдаг. За ингээ биччихээр одоо нөгөө to be-тэйгээ андуураад, is-тэйгээ андуураад одоо сэлэнгээ нохоотой гэж бичих гэж байгаа даваачаад сэлэнгээ бол нохоо гэд хэлчих гээд байдаг. Тийм учраас энийг бол та нар онцгой анхаараа. Одоо жишээ нь she is a dog гэвэл тэр бол нохоо гэдэг үйлбэр болно шүү дээ. Гэтэл she has a dog гэвэл тэр нохоотой гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэ is has хоёрыг бас яхан утгах гэдэг зарим нэг анхан шатны хүмүүс тийм учраас онцгой анхаараараа. За ер нь бол энэ анхдагчтай өгүүлбэрүүдийг одоо өгүүлбэрийн гишүүдээр зурхтаа she гэдэг нь нэг зураас өгүүлэгдэх хүн subject за арийнх нь нэр үгтэйг нь хамт эсвэл тэмдэг нэртэйг нь хамт зурж ээж энэ маань бол одоо хоёр гишүүнтэй өгүүлбэрээ гэж тооцогддөг юм байгаа юм шүү. За тэгээд одоо хизээ хэрэглэх вэ гэвэл хин нэгэнд ямар нэгэн зүйл болон зүйлсийг эзэмшиж байгааг илэрхийлэхэд хэрэглэнэ гэж. За тэгээ үгүйсэхтэй болохоор энэ британчууд, америкчууд бол хоёр өөр янзаар үгүйсгдэг байгаа. За америкчууд нь одоо have has-ыг бол үндсэн үйл үг гэж сэтгэхэд одоо don't have, doesn't have гэж үгүйсгдэг байхад британчууд нь болохоор энийг анхдагч гэж үзээд haven't, hasn't гэж үгүйсгдэг байгаа. Асуух хэлбэр дээрээ ч мөн адил британчууд нь have you got, have you гэж асуудаг байхад британчууд нь бол америкчууд нь болохоор do you have, does he have гэх мэтээр бол одоо асуудаг байгаа. За тэгээд юугаар тусаж асуусан түүгээр нь буцаагаад хариулцдаг. За тухайлбал одоо энэ дээр би нэг цөөхөн хэдэн жишээ бичсэн байгаа. I have long dark hair. Одоо энийг бол би урт хар үстэй гэж хэлнэ.
За үс нүдний өнгө зүсийг бол black гэдэг үгээр явдаггүй. Dark ч юм уу, brown ч юм уу ийм үгээр үгээр бол илэрхийлдэг байгаа. Тэгээд надад урт хар ус байгаа гэж орчуулж болохгүй шүү дээ. Би урт хар устэй. My sis has 2 sons. Миний эгч 2 хүүтэй. Түүнээс биш миний эгчид 2 хүүхэд байгаа гэж орчуулах бол сонсголонгүй. За одоо Америк загвараараа асууж байна. Do you have an obsession? Obsession гэдэг нь санаанаас гардаггүй бодол гэсэн үг. Чамд одоо нэг санаанаас чинь гардаггүй тийм бодол байдгүй байгаа юу? Чи тийм юмтай юу гэж асууж байна. Дүүгээр тусалж асуусан учраас буцаага дүүгээр нь хариулна. Yes I do. No I don't гэх мэтээр. Does he have his own dream? Тэр өөрийн гэсэн мөрөөдөлтэй юу? Yes he does. No he doesn't гэж. Гэтэл Британи загвараараа асуухтаа бол have you got your own master plan? Чамд өөрийн гэсэн хэтийн төлөвлөгөө байгаа юу? Чи өөрийн гэсэн хэтийн төлөвлөгөөтэй юу? Have-аар тусалж асуусан учраас буцаагаад хариулахдаа yes I have, no I haven't. Has he got гэж асуух нь шүү дээ. За энэ эзэмшил илэрхийлдэг have маань бол 3 цаг дээр хувирч хэрэглэгддэг байгаа. За өнгөрсөн дээр бол бүх бие дээр хайд болдог. Тэгээ тийм юмтай байсан гэдэг. We had a full opportunity to get a scholarship last year гэж. Биднэрт бол өнгөрсөн жил тэтгэлэг авах бүрэн дүрэн болцоо байсан. Бид нар бүрэн дүрэн болцоотой байсан гэж орчуулдаг ийм өгүүлбэр гараад ирдэг байна шүү дээ. За товчхондоо бол тайлбар юм байна. За тэгэхээр та бүхэн номныхоо 74-87 дугаар дасгалуудыг ажиллаж өөрийн болгож аваарай. Дараагийнхаа хичээлээр баяртайгаар эргэж уулзъя.